болохоос нэгдүгээр гишүүн оюун тоглох, хоёрдугаар гишүүн ариун алтан цэцэг, гуравдугаар Карл Попперийн мэтгэлцээний тэмцээнд 17 аймаг нийслэл 9 дүүргээс 180 гаруй сурагч оролцсон. Үзэл бодолтой үнэн чудраг нийгмийн идэвхтэй иргэнийг бэлтгэхэд мэтгэлцээний тэмцээн чухал нөлөөтэй гэж багш нар үздэг юм а. Таны зөв миний буруу байж болох учраас хамтдаа ялцвал үнэнд төхнө гэж Карл Поппер хэлж байсан нь энэхүү тэмцээний гол ураа үг болжээ. Мэтгэлцээний тэмцээнд оролцсон сурагчид нүүдлийн соёл иргэншил нь суурин соёл иргэншлээс илүү, хуулийн ёс суртахуунаас илүү хүнд нөлөөлдөг. Ахлах ангийн сурагчид хичээлээ сонгон суралцах зөв зэрэг сэдвээр мэтгэлцсэн. 3 өдөр үргэлжилсэн тэмцээнд 64 баг оролцсон юм а. зохицуулаад сөрөөдөө саяны гарсан жишээнүүдээр гарсан шүү дээ. Энэ тэмцээн нь бол ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг улам оюуны ихээхэн томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа. Ялангуяа Отгон тэнгэр их сургуулийн туршиж болгож энэ тэмцээнийг зохион байгуулж байгаагаар бол даваа гэж үзэж байна. Мэтгэлцээнд оролцсон хүүхд бол нэгдүгээр зөв зорилготой болдог. Өөрөөр хэлбэл мэтгэлцээнд цагаа зарцуулснаар энэ Карл Попперийн мэтгэлцээнээр дамжуулж судалгаа хийн, өөртөө хэрэгтэй мэдээллүүдийг олж авна, зорилгоо зөв тодорхойлно, нийгмийн олон төрлийн нарийн гүнзгий асуудлуудыг судалдгаараа нэгдүгээр өөрийнхөө зорилгыг зөв тодорхойлж чадна. За хоёрдугаарт мэтгэлцээнээр дамжуулж бүтээл сэтгэлгээ хөгждөг. За мэдээж хүүхэд маань ингээд олон асуудлыг судалж шинжилж олон талаас нь харж явах явцдаа асуудал бүтээлчээр хандах, шүүмжлэхээс илүү шийдэл хайх гэдэг ч юм уу ийм бүтээл сэтгэлгээнд суралцж байгаа. За гуравдугаарт нь мэдээж ёс суртахуунтай болж байгаа. Нэг хүндэтгэх, хүндэтгэлтэйгээр өөрийгөө илэрхийлэх, зөв илэрхийлэх. Тэгээд энэ бүхнийг нийлүүлээд зөв зорилготой бүтээл сэтгэлгээтэй ёс суртахуунтай монгол хүнийг бэлтгэнэ гэдэг ийм зорилгын дор явж байгаа. Отгон тэнгэр их сургуулийн хамт олон Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнийг нийслэлийн боловсролын газар Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг Skyl Group дэмжиж ажилласан байна. За Отгон тэнгэр их сургууль бол мэтгэлцээний тэмцээний маш олон жил ивент итгэж Отгон тэнгэр их сургуулийн мэтгэлцээ эмгэгцүүлээд маш их хувь нэмрийг оруулж мэтгэлцээний үнэт зүйлд нь болохоор маш их нөлөөлж чадж байгаа. Миний хувьд болохоор Отгон тэнгэр их сургуулийн Амраа тагшийг ноцломоор байна. Яг доо ихлээр Амраа тагш гэдэг багш маань болохоор энэ мэтгэлцээний хөгжилт гэдэг зүйлээр асар их хувь нэмэр оруулж байгаа хүн. Би энэ хүнд бол үнэхээр их энэ хүнээр үнэхээр их бахархаж энэ хүнд бол үнэхээр их өндөр амжилтыг хүсмээр санагддаг. Бид бүхэн мэтгэлцээнийг өрсөлдөөн биш, бид бүхэн мэтгэлцээнийг соёл, мэтгэлцээнийг нөхрөл гэж харсан учраас бид нар даарсан ч гэсэн даарсан гэж хэлдэггүй, ядарсан ч гэсэн ядарсан гэж хэлдэггүй. Хамтдаа эерэг үр дүнгийн талаар зүтгэсэн гол зүйл оршино. Отгон тэнгэр их сургуулиас мэтгэлцээ хөтөлбөрийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж зохион байгуулалтын зардалд 250 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү тэмцээнд Монгол Улсын их сургуулийн байгаль их лицей сургууль тэргүүлж, Дид байранд оюуны төв, Санд 28 дугаар сургуулийн холимог баг орсон юм а.